Дэлхий дэлгэнэж дэнж ногоорсон дэлгэр зуны өдрөө буюу 17 дугаар жарны сайжруулж хэмээх усан бар жилийн зуны илүү тэргүүн сарын бэлэгт сайн өдөр нар хурдгширсэн 6 дугаар сарын 9-ноос 11-нд дээд тэнгэр дэвэгдсэн дээдс өвгөд энэ нутаг эзэн богдын өлгийн хан хиндийн нутагт Монголын ерөөлж магтаалж морь золоочдын улсын хуралдан амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сайхан наадмыг сурвалжлах багт Чингис хааны өв соёлын хүрээлэн хөлөг эмээн сайтын төлөөлөл багтан сурвалжлах хувь ерөөл тохиолсон юм. Өнөөдрийн сайхан үйл явдалд баяр хүргэж гүн бүтээлчид ард түмэндээ сайн сайхан бүхнийг хүсье өрөөж амжилт бүхэн том баярын бүлэгтэй өрөөжийг дэвшүүлье. Улсын шилдэг ерөөлж магтаалж морь золоочдыг шалгаруулах өндөр зэрэглэлийн энэхүү уралдааныг Хинтээ аймгийн Хэрлэн сумын соёлын төвөөс санаачлан Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлагийн газар, хан хинтээчүүлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын ерөөлж магтаалчдын төв шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбар хамтран дэмжиж оролцолоо. Уралдааны үеэр Монголын ерөөлж магтаалчдын төвийн салбар зөвлөл Хинтээ аймгийн ерөөлж магтаалчдын холбоо орон нутагт анх удаа байгуулагдаж тамга тэмдгийн гардан авлаа. Энэхүү орон нутгийн холбооны тэргүүнээр Хинтээ аймгийн Хэрлэн сумын соёлын төвийн дарга ерөөлж магтаалж ган чөдөр сонгогдсон бөгөөд тамга тэмдгийг Монголын ерөөлж магтаалчдын төвийн тэргүүн төрийн хан хуурч ардын жүжигчин соёлын гавьяа зүтгэлтэн Цэйингийн цэрэн дурж түүнд гардуулан өгсөн юм а. Хинтээ аймгийн Чингис хотод улсын ерөөлж магтаалчдын уралдаан бас амжилттай сайхан болж өнгөрлөө. За өнөөдөр ихэд 14 аймгийн 2 дүүргийн нийт 69 бас авиац тунгууд өрсөлдлөө. Тэгэд цаашид бол бас энэ ерөөлж магтаалч улсын уралдааныг бол өшөө өргөн сайхан дэлгэрүүлээсэй гэж бас бодож байна. Ягаад гэвэл бид нар Монгол өв соёл гэдэг зүйлийг бид нар бас эрхэмж явах хэрэгтэй юм аа. Монгол хүн гэдгээ бид нар бас мартахгүй байх хэрэгтэй юм аа. Үүгээрээ дагаж бид нар магтаал ерөөлийг бас байнгын хэрэгэлдэг, зааждаг байх хэрэгтэй. Энэ дээр бас ирээдүйн хойч улсын хүүхдүүдтэй бас сургууль хүмүүжүүлэх энэ тал дээр бас амин орнд бас анхаарч ажиллаж байгаа гэдэг бас юм. Хэрлэн сумын соёлын төвийн хүн бол маш сайн анхаарч ажилласан. За яг өөрөөсөө бол бас хандууд усламж энэ зохион байгуулалтын бүх юмыг өөрөөсөө бол эрхтэй соёл урлагийнхаа азтай бол хамтран сайхан зохион байгууллаа. Тэгээд альва юм хийхэд мэдээж санхүү байдаг. Мэдээж санхүү арга гэрийнх нь манай Афган жамгаа өөр хүүхдүүд бас ивент итгэсэн байна. Тэгээд аймаг орнууд гэсэн өөрсдөө бодлогоор бас санхүүгийн бол дэмжлэг үзүүлсэн. Ер нь бүхэл хүмүүсийг хандив юугаар ингээд бас айтаахан зохион байгуулалт хийлээ гэж би харж байна. За энэ жил бид нар Хинтээ аймгийн хүүхд хөгжлийн хамгааллын жил болгосон юм. Яг хөгжил гэдэг дотроо бол бид нар энэ хүүхдийнхээ ирээдүйн одоо Монгол өв соёл гэдэг зүйл дээр анхаараа гэдэг дээр бол анхаарч ажиллана. За хоёрт бид нар эх жил 100 жил маань болох юм. 100 жилийн хүрээнд бид нар бас одоо 100 морин хуурч, 100 уртын дуучийг одоо ингээд бэлдээ явуулж байгаа. Энэ маань бол бид нар бас цаашид энэ ерөөлж магтаалчдынхаа бас аливаа үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцуулдаг. Аливаа арга хэмжээг энэ ерөөлж магтаалыг эхэлдэг ийм боломжтойг бас хөвшүүлье гэж бодож байгаа. Монгол улсын соёлын бодис өвийн эхэл аман илэрхийллийн ай савын хамгийн одоо онцлогтой төрөл бол ерөөл магтаал байдаг. За энэ манай ерөөл магтаал бол шууд одоо нэгэн агшинд цэцэлж хэлдгээрээ онцгой төрөл байгаа. Энэ одоо дэлхийн бусад улс үндэстэнд одоо төдийлөн бас байдаггүй зөвхөн одоо Монгол үндэстэнд байдаг хадгалагддаг гэж болно тийм. Тэгэхээр ялангуяа одоо язгуур шин чанараар хадгалагдж байдаг. Гэхдээ одоо бидний хувьд бол энэ өвлөн уламжлагчдын одоо тоо зурж байгаа хэлбэр маяг нь алдагдж байгаа их олон асуудал байна. Тэгээ яг энэ үед бол
дэлхийн хэмжээний цар хамарсан одоо цар тахлын дараагаар одоо хэсэг завсралтны дараагаар энэ ерөөч магтаалчдын одоо улсын уралдааныг санаачлан зохион байгуулах одоо санаачлагыг Хинтээ аймагаас эхлүүлж гаргасан нь одоо манай шинжлэх ухааны академийн хэл зохиолын үрээлэнгийнхний одоо бас бахархлыг төрүүлсэн. За энэ ажлыг одоо дэмжиж оролцсон одоо Хинтээ аймгийн засаг даргын тамгын газрынхан за мөн одоо ерөөч магтаалч нарын үндэсний төв одоо манай ерөөч магтаалч ганч өдөр за энэ манай одоо нэртэй сайн өвлөн уламжлагч байгаа. Энэ хүмүүсийн одоо олон хүний хүч оролцоод байгаа энэ наадам өнөөдөр 2 өдөр амжилттай болж өнгөрлөө. За нийт одоо 14 аймагаас одоо 60 гаруй одоо өвлөн уламжлагчид ирж одоо хүч авьяасаа сорилоо. Энэ уралдаанаас харахад бол хамгийн сонирхолтой нэг залуучууд одоо төрөн гарч ирэх хандлага бол байна. Гэхдээ манай одоо нэртэй уламжлалт одоо шинж чанараа хадгалж байгаа одоо чадварлаг одоо мастерууд гэж бол тийм ээ эрүүлж магтаалчид маань одоо олон шавнараа одоо бас дагуулж ирсэн бас үнээр бахархалтай байна. Тийм учраас одоо манай хэл зохиолын үрээлэнгийн нэрмжид одоо хамгийн олон шавтай шагналыг одоо нэрт ирүүлж одоо мөх жаргалд гардуулсан байгаа. За тэгээд өнөөдрийн тэмцээнд одоо хамгийн багтаа 6 настай хүүхэд оролцож байна. Хамгийн өндөр настай нь одоо 94-тэй хүн оролцож байна. Энэ бол маш их гайхамшигтай сайхан боллоо. Тэгээд бид нар нөгөө нэг энэ удаагийн наадамд бол тэр уламжлалт ерөөлийг нэгдүгээр шатанд одоо бас шаардлага болгож тавьсан. Тэгэхээр өөрөлдөл нутаг нутгийнхаа яг нэг зохиосон эзэн тодорхойгүй ардын гэрдэх одоо энэ ерөөл магтаал бол мартагдах шинжтэй болсон байсан. За энийг одоо хайж олоход манай залуучууд бас идэвх зүтгэл гаргалаа. За энэ дээр одоо тэр Завхан Баянхангаар аймагаас ирж оролцож байгаа оролцогч маань маш эртний сайхан жасааны ерөөлийг уншсан. За энэ бол их сайхан байлаа. За их олон одоо өндөр настангууд маань олон сайхан аялгауг одоо бид нар энэ магтаалаас одоо олж сонслоо. Одоо тэр Бурятын ховор сонин одоо хөгжмийн зэмсэгтэйгээр одоо хамтарч одоо энэ магтаалыг хэллээ. За гих мэтлэнгээ онцгой эдэм содон сайхан төрлүүд бол байсан. За ингээд одоо бид нар энэ наадмаасаа одоо шүүгчид мөн зохион байгуулалтыг санаачлаад энэ улсын одоо ерөөч магтаалчдын наадмаас одоо бүх олон нийтэд хандаж энэ урайлах зөвлөмжийн төслийг боловсруулаад за манай ерөөч магтаалчид маань уухайлан дэмжиж энэ дээр одоо саналаа нэгтгэсэн байна. Уг уралдааны зорилго нь Монгол үндэсний соёлын амьд орчин бүрдүүлэх, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, соёлын бие тус үеийн эхлэл, ам илэрхийллийн томоохон төрөл болох ерөөл магтаал, морь золиочдыг алдаршуулах, олон нийтэд танилцуулах, хойч үед сурталчилахад оршиж байлаа. Уралдааны онцлог нь бэлтгэж ирсэн ерөөл магтаал нь тайзнаа түмэн олонтон хүрэхээс гадна бэлэн цэцлэх буюу тодорхой сэдвэр шууд газар дээр нь ерөөж магтах шалгуур байлаа. Тухайлбал ерөөлийн бэлэн цэцлэг даалгаварт үнэн, тавилан, домог, хүмүүн, богц, орших үе, ганц, малгай, соёолон, залуу нас, жолоо зэрэг сэдвээс суулсан ерөөлж магтаалчид ганцхан минут бодоод шууд бэлэн цэцлэх нь гайхамшигтай байлаа. Түмэн үзийг үзэн төв усыг батгахсан төгсөх жаргалын төвшин сайн өдөр хэмээн өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саадан хүлээж өнөөдрийн энэ өдрийг үлцэнтэй сайн өдөр хэмээн өндөр дэмжлэр өргөөгөн барьсан юм байна. Барьсан газрыг шинжиж баруун зүүн талаас нь харуул барагчлалын шинжтэй байр байдлыг нь ажиглаж бадам явхад цэцэг бадагч дэлгэрмээр газар барьсан юм байна. 8 толгоноос нь 82-оос өртөө ташаа зөрүүлгийг дарсан 72-оос өртөө өргөө цагаан ингээд юм байна. Оролцож хийсэн зүйлүүдийг нь онцгой зармыг нь дурдвал хойд хангаан бурсыг хансал зорж хийсэн хангаа бургын зоогоор раан цаанаас нь товчилсан тэрэн түүнийг мэдээ. Урд хангаа бодоор өн юугийн хийсэн унах дааны сүлээр сагалдар юугийн хийсэн өн түүнийг мэдээ. Хангаа хүмүүсийг харуулж хийсэн харуулын нэрээр өөлж хийсэн хамаг гэнтнийг хашин тогтоогч хаалга түүнийг мэдээ. Энэ сайхан өдөр өөдөн сатруулгын орчин дуудан төвчрөл товчийн хаан дээр орон төрлөөрөө бэлтгэж гэрийн бэрсэн бэлэг сайхан өдөр гэргийн бүсгүүн дагдаг арчартай гэрийн алтан бүсгийг сажаамын хаан бүхэн дагдаг алтан бүсгийн дагдаг аюун гадаадын данхын гадаан сагаатаа сатул цагаан хамт амрын дээдсэн бэрсэн хүүгийн сан хан хүүтүүдийн сайхан хатнуудын дасан бэрэг хайрын дээр хоомсгүйч нэртийн ритийн бэр бүлэнтийн юусын бүрсэн үүдэн дөрөн үхэн тэгсэн нөрөн төгөг номон дэмэргийн найрын цаваа насны дэмэртэй хандаа хадын
хатундаа ингээд тэгэл дотоодоо ингээд эрдэнэ нэмсгүй юм ба. Мөн ерөөл магтаалын төрөлд багтдаг бэлэг дэмбэрлийн үгийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, ам соёлын үнэт төвийг хадгалан уламжилж, сурталчлан дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрэн оруулж буй Ахмад үеэс суралцах, шив сургалтыг дэмжихэд гол анхаарлан хандуулжээ. Магтаалын төрөл бэлэн цэцлэг даалгаварт тогтох айлтгал, босго, банхар, нохой, шар тус, арга савар, хувьцаа, тэмээнжин, олбог, борц, хишиг өдөр зэрэг сэдвүүдээс оролцогчид маань суулан мөн 1 минутанд дунгаасны эцэст шууд л бэлэн цэцлэж магтаж байлаа. Улсын энэхүү уралдаанд нийслэл хот 14 аймгийн 70 ардын авьяаснууд оролцож 2 өдрийн турш хан хинтийн нутагт онгод авьяасан сорин өрсөлдлөө. Эх орны өнцөг булан бүрээс хуран чуулсан авьяас бэлэгт аман мэлгийн эзэд болсон зочдын сэтгэлийг тавхандын хүргэж байна. Хан хинтээ аймаг зохион байгуулж байгаа агуу их ардын авьяастан бэлэг зүйлс агуун жамбалгой 99 жилийн гой нэрмжит энэ сайхан одоо улсын ерөөл магтаалчдын улсын уралдаанд оролцож байгаа туйлын баяртай байна. За ингээ өвөр хангай аймагаас одоо бид ингээ 8 улаан ирсэн. 8 улаан одоо Остон ерөөл магтаалаа өөр өөрийнхөө одоо наймарыг бол гаргацгаачаад ингээ байж байна. Тэгээ энэ бол одоо өв
өв соёлоо өвлөн уламжлуулсан маш сайхан ач холбогдолтой ийм арга хэмжээ болж байна. Ийм сайхан уралдаан тэмцээнд орж байгаатай баяртай байна. Хан тэнгэр хангай дэлхий үйсэн хангар уудам Монгол орны хаан Чингисийн маань өссөн төрсөн нутаг хан гинтир нутагтан халигын салгих ерөөл махчаалтайгаа халуун дотн яриа өрнүүлээд хамтаа байгаадаа их талархалтай баяртай байна. Би өөрөд өмнө улсын их том сорилготод төдийлөн оролцож байгаагүй, өөрөд өмнө хэлэгдэж байгаагүй, хэвлэгдэж байгаагүй тийм ерөөл махтаалан энд хэлсэндээ их бахархалтай байна. Ирээдүйд олон аймаг сумдаар иймэрхүү арга хэмжээ өгч биднийг хойч үе маань энэ сайхан өв уламжлан үлдээгт нь бид нар зохих хэмжээгээр тус үзүүлж өөрийнхөө чадал авьяас энэ бүгдийг түгээн дэлгэрүүлэх юмсан гэж их бодож явдсан юм шүү. Энэ агуун жимлэн нэрэмжит эрүүл махтаачдын уралдаанд улсын уралдаанд анх удаа оролцож байгаа баяртай байна. Тэгээд би анх Монгол улсын морь бүх цоллооч амрын дорд сүрэн гэдэг хүн тэгээд мөн энэ Дамжин цэвэний Эрдэнэ нот гэхний хоёр хүнээс эрүүл махтаал морь бүхийн цол юмыг аман өвийг өвлөж аваад өнөөдөр түгээн дэлгэрүүлэх зорилгоор өөрөө Монгол эрүүл махтаалыг өөрийн сонирхлын хүрээнд зохиож бас эртний эрүүлээс уламжилж түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү уралдаанд оролцож байна. Тэгээд Ахмад үеэсээ суралцаж за мөн өөрийгөө ямар хэмжээнд яваагаа цаашид энэ эрүүл махтаалыг яаж хөгжүүлж орчин цагтай яаж холбож шинэ зохиож болох тэр талаар суралцлаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Энд улсын уралдаанд би одоо 3 дахь удаа оролцож байна. Голцоо ардын зан үйл энэ талаар одоо найр хормын ерөөл магтаал энийг л уншиж оролцлоо доо. Өөрөө энэ талаар ном одоо гаргаж залуучуудаа сургах ийм ажилтаа. Би ер нь бол голцоо хөөмөж төрлөөр оролцож байсан. Энэ олон жил хөөмөөр хөөмөлсөн ийм хүн. Одоо энэ тэмцээн их сайхан болж байна. Энэ уралдаа их сайхан болж байна. Тэгээ олон газрын олон авьяаснууд ирж байна. Эднэрээ суралцах бас их байна. Тэгээ залуу үеийн сургахаар зүйлүүд бас их байна да. Хоочод одоо энэ ардынхаа энэ ялангуяа энэ хөдөөгийн малчин бид нар да энэ найр хором яаж хийх үү одоо яаж хийдгүү тэгээ тэр хором найрын ерөөл бэр яаж гуудгүй тэр зан үүдээс л одоо ерөөл өдөө. Энэ сайхан наадамд одоо анх удаага ирж ийн эзэн Чингисийн ус саярж ерөөл махтаалд нь оролцож ийн олон сайхан бэлэг авьяас тунгуудын дунд оролцож байгаадаа их баяртай байна. Энэ сайхан уламжлалаа манай монголчуудын дэлгэрүүлж энэ өв уламжлалаа дээдлж байгаа одоо энд зохион байгуулж байгаа хан хинти чуулга зохион байгуулж байгаа энэ ганч өдөр гэдэг хүүдээ их баярлж байна. Төв халахын ерөөл гэдэг чи одоо бас л арай өөр шүү дээ. Тий. Энэ одоо газрын ерөөлүүд өөр юм аа тэгээд манай энд ч одоо найрын ёс жайган ч өөр байдаг ерөөл нь бас л хувь хувьдаа төв халах гэж арай л өөр. Ер нь манай төв халахын булган ар хангаа өөр хангаа энэ ч одоо үндэсний цөм гэдэг баха тий. Соёлын цөм нутаг гэж ярьдیں۔ Тэгээд энэ янз бүрийн сайхан юмнууд түрүүнд нь би энэ сайхан ардын урлагийн нааданд оролцсоноос биш ерөөл махтаалчдын улсын уралдаанд орж байсангүй. Анх удаага оролцож байгааг баяртай байна. Баярлалаа. Тэгээд энэ уучин өв соёл энэ юугаан дээдлэж ерөөлч махтаалчдын холбоог одоо энэ аймаг байгуулж байгаа юм байна. Тэгээд энэ холбоо одоо аймаг болгон ийм сайхан холбоотой болоод одоо залуу хойч үеийн одоо энэ өв соёлыг бол одоо түгээн дэлгэрүүлвэл одоо үндэн зүгээр байна. За бид Дорнот аймгийн хан хинтийн аймаг зохион байгуулагдаж байгаа улсын аврах шалгаруулах морь цоллооч ерөөл махтаалчдын тэмцээнд Дорнот аймгаа төлөөлөн оролцож байна. За миний би Дорнот аймгийн Баян Түмэн сумын оролцож байгаа Болдбаатар гэдэг хүн байна. За Матад сумын оролцогч Отгонбаатар, Хөлбөмбөр сумаас оролцогч Сэргэлэн сумаас оролцогч Бачулан гэсэн бүрэлдэхүүнтэй Дорнот аймгаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцож байна. За манай Дорнот аймаг бол бас тэр үеэсээ ахгуулаад ардын ерөөлж жигмэдээрээ улсын энэ ерөөлж ардын ерөөлж жигмэдээрээ бас бахархдаг. Тэгээ энэхүү тэмцээнд орж байгаадаа бид хүн бас туйлын их баяртай байна. За бид хүн энэхүү тэмцээнд орж бас энэхүү бас өв соёлыг түгээж өөрийнхөө нутаг орон залуучууд дүүнэртээ бас түгээж байгаадаа бас туйлын их баяртай байна.
За манай аймагт сая энэ хавар үл бүдэрхүү наадам зохион байгуулагдаж тэрхүү аймагт оролцсон тэмцээндээ бид хүн бас тэргүүн байр 2-3 дугаар байрыг эзэлсэн амжилтаараа энэхүү улсын аваргын торох эрхээ аваад оролцож байна. За миний би анх 7 дугаар ангиас эхэлж үндэсний язгуур урал буюу өв соёлыг түгээж эхэлсэн. За тэр зэгээс эхлээд одоо морь бүх цоллох, ерөөл магтаал идэх гэсэн эдгээр ардын язгуур урлагийг өөртөө хөгжүүлээд явж байна. За манай Дорд аймагт саяны Олдоодрахын эсэнчлэн үл бүдгэр хийх үгээд төсөл 4-5 дахь удаага 6 дахь удаага хэрэгжиж байгаа. За тэрхүү үл бүдгэр хийх өв соёлороо бид бүхнийг одоо ингэж манай аймгийн засаг даргын тамгын газар соёл урлагийн газар маань ингэж аймгийнхаа залуучууд ингэж ардын их урлагт ингэж өв соёлыг түүхэд ихээхэн нэмэр болж байгаа. За энэхүү улсын морь бүх цоллооч, улсын ерөөлж магтаалч, морь цоллоочдын уралдаанд газраас маш олон одоо үндэсний их өв соёлыг тээж байгаа хүмүүс оролцож байна. За энэнгүүрээ одоо яг бид бүхэнд одоо яг миний залуу хувь хүний хувьд болохоор яг юу ойлгож авч байгаа юм бэ гэхээр өөрийн одоо багаасаа ингэж хөгжүүлсэн зүйлээ илүү ингэж бусад түгээж байснаар мөн яг энэхүү цэцлэх гэдэг энэхүү өв цэцэлж хэлэх гэдэг энэхүү зүйлийг бол өөртөө бол маш их хоригдлуулсан зүгээр юм байна гэж бодож байна. Аливаа зүйлд одоо ерөөл гэдэг аливаа зүйл хэлэхлээр яг тогтсон тийм нэг бид бүхний хэлдэг цээжлээд хэлдэг ерөөл гэдэг. Үгүй махад үүнээс суралцаад бид хүн нутагтаа очиод яг өөрсдөө хөгжүүлээд бэлэг дэмбэрлийн үг чэйжлэх юм. Энэ маягаар ингэж чэйжилж хагаад цэцэлж хэлвэ ингэж хэлвэл илүү үр дүнтэй гоё ингэж тансаг болох юм байна гэж ойлгож байна. Тийм учраас одоо орон нутагтаа очиод илүү энийг хөгжүүлээд дараачийн уралдаан тэмцээнд илүү амжилттай болохыг хүсэж байна. За энэ сайхан Агуанжамбал гэж багш маань бол одоо ардын бэлэг зүйлж ерөөлт магтааж Агуанжамбал багшийн би ууган шавна 1976 онд одоо энэ багшийн шаваар 16х настай сайхан цэл залуу хүүхэд шахуу насндаа энэ багшийн шав болж одоо анхны ууган шавн болсон билээ. Тэгээд энэ одоо багшаараа бахархаж одоо олон сайхан уралдаан тэмцээнд оролцлоо. Харин улсын чанартай тэмцээнд анх удаага орж байна. Бусдад нь бол аймагтаа бол би аймаг өсөд бол олон удаа дөрвөлж шагналт байрнуудад орж ирсэн. Би өөрөө Монгол улсын ардын тэргүүний авьяастан тэгээд сая Хэнтэй аймгийн Баян мөнх сумд өөрийн төрөлх нутагт манай Агуанжамбал багшийн өөрийнх нь төрөлх нутагт нь ингээд энэ уралдааны 1-р шатыг зохион байгуулж тэрэнд одоо би төрүүлж тэгээд энэ сайхан наадамд оролцох ихээр шагнагдсандаа нэг бахархалтай байна. Тэгээд энэ наадамд анх удаа ирлээ одоо тэгэхэд одоо үнэхээр бахархалтай одоо өмнө говьоос ирсэн 9 удаа энэ ерөөл магтаал төрүүлж байсан мөнх жаргал тэр дархны дүүнхэр гэх мэтчлийн олон сайхан ахмад буурлууд тэднүүсийн энэ сайхан өв соёлыг тээж яваа энэ сайхан залуу настай энэ хүүхдүүдэд үлгэр дуурайл болж өчнөө одоо биднээс юм зааж өглөө. Энийг одоо орон нутгатаа энэ түгээн дэлгэрүүлэх талаар биднээс бол одоо энийг очиж баггүй ажил хийнэ гэж бодож байна. Бид хүн Агуанжамбал багшийн ардын урлагийн алдартай авьяас сүлгэн тодорсон ая дуун сохоод Агуанжамбал багшийн 90 насны нэрмж наадамд нь арын сайхан хангаагаас ирлээ. За бид нар арын сайхан хангаа нутгаас би ар хангаа аймгийн Булган сумын уугуул 1989 оноос хойш нэгтгэж 20 жилийн байгаас 40 гаруй жил явж 30 хэдэн медаль авлаа. За миний шавнар одоо би хичээл таснаа очсон болохоор хилэн гасах шүлгөө болохоор хилж байгаа өнгөч хөрөхгүй байдгийг хилгээс олох юм шиг дуулдахтай шавнар үлдсэн юм аа. За миний шавнардаас хамгийн анхны шав алдарт 3-4 медаль авсан Сингэрсүрэн оюутан байгаа. За дараагийн шавгаас 40 хэдэн хоног дотор бэлдээд ирсэн хил уран зохиолын багш За хаз жаргал. За дараагийн хуулахтай хаз жаргалын хүү энэ ч ганчойж гэдэг ерөөл магтаалын төрлөөр орж ирсэн шин. За миний охин
ерөөл магтаалын төрлөөр орж ирсэн амар заяа. За амар заяагийн охин миний зээ охин энэ магтаалын ерөөлийн төрлөөр орж ирсэн. За иймэрхүү сан шаншилтай арын сайхан ангаасаа ирсэн. Миний хувьд бол уралдаан тэмцээнд бол оролцож үзээгүй. Анхныхаа уралдаанд улсын чанартай уралдаанд оролцож үзэж байгаадаа бол маш их баяртай байна. За би бол өөрийнхөө хэмжээнд бол хүүхдүүдэн бол морины цол дуудах, бүхийн цол дуудах, за тэгээд дайхны өрөөл хэлэх, гэрийн өрөөл хэлэх гих мэдчлэн бол ардын аман зохиолоор бол өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдэн бэлтгэж явдаг байгаа. За ингээд та бүхнийхээ цаашдын амьдралд нь сайн сайхан мөхний хүсээ өрөөё. Ардын бэлэг зүйч номт боржгон овогт Ловсонгийн Агван Жамбалагсны 99 насны ойроо зориулсан ерөөлч магтаалчдын улсын уралдаан. Монгол улсын өргөмжлөлт ерөөлч магтаалч ардын урлагийн наадмын хошоо алдан медалт, Монгол улсын морь золлооч засуул, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Хорлын Даваасан багсны нэрэмжит морь золлоочдын улсын уралдааны хамт зохион байгуулагдсан наран онцлог бөгөөд дээрх хоёр агуу багшин шав Хинтээ аймгийн Хэрлэн сумын соёлын төвөн эрхлэгч төрийн дээдийн шагнал алтан гац одонд Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Дорж саммуугийн ган чөдөр санаачлан голлон зохион байгуулсан эх орны өнцөг болон бүрээс хүрэлцэн ирсэн ерөөлж магтаалчид морь золлоочдын халуун талархлыг хүлээсэн бөгөөд Хорлын Даваасан багсны үр хүүхэд төрөл төрөксөд уралдааны ивент тэтгэгчээр оролцолоо. Наадамд оролцогчдын хамгийн өндөр настан Хинтээ аймгийн Хэрлэн сумын Харьяад Монгол улсын өргөмжлөлт ерөөлж магтаалч морь золлооч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ардмны гавьяад Мэдгийн Чойдгон ийхүү ерөөлөн альдж байна. Тэрээр Монголын бүх ард түмний урлагийн их наадмын алтан медаль төдийгүй 78 жил хурдан морь цолдож байлээ. Энэ алтан шалжамтай цаа өгдөг дөрвөн бэлэг төшин жаргалтай войны аманд хоносогонд амар явд дэлгэрж ирвэж тэнгэр зэтгэж төгшөндөртөө өнөд мөх жаргалдан гэж өлмөө бат мөлмөө тоглог сар шиг мэлтэй нар шиг гэж явахын температур ерөөлөх хөхмөнгөн гортөглөөд хөрстөлтөнд дэлхэдэр хүмүүн биегээс ховз ягаар төрөлстэй үлэгдэ Монголд алдаш төрсөн бишүүд нь хүүхэн хөргөнмөр хотоор халуун амбал дээр 100 илүүнээс 6 таягд сайн сайхан явахын температур ерөөлөх энэ ч хорон төмсөн таа өгдөхөө энэ 12 аймгийн ард түмэнд өргөнмөр жайлтгал өшөөж байгааг маань болгоосоо хүлээж авна уу гэж хэлмээр байна. Алонгой хийн нутагт алс холоос зорин ирсэн эмэгтэй ерөөлж магтаалчид бидэнд дараах ярилцлагыг өгсөн. За бид бүгд энэ Монгол улсын ерөөлч магтаалчдын улсын уралдаанд оролцож байгаа эмэгтэйчүүд байна. Би болохоор зэрэг Өвөрхангай аймгийн Хайрхан Далайн сумын Чулуун бутын Бямсран гэж боржгон авахтай ийм хүн байна. За тэгээ энэ улсын уралдаанд оролцож байгаа эмэгтэйчүүд одоо Архангай, Өвөрхангай, Орхон аймаг гэх мэт Хинтээ гэх мэт ийм аймагуудаас оролцож байгаа. Жил одоо энэ улсын ерөөлч магтаалчдын улсын уралдаанд одоо олон эмэгтэйчүүд оролцож байгаагийн нэг хэсэг нь энэ байна. Тэгээ энэ улсын уралдаанд оролцож байгаа бид бүгд баяртай байна. За би Өвөрхангай аймгийн Хайрхан Далайн сумын Харьяат Данзан авахтай шарын дулан байна. Би энэ уралдаанд ерөөл магтаалчдад уралдаанд оролцож байгаадаа их баяртай байна. Ингээд олон сайхан аймгийн олон сайхан бүсгүйчүүдтэй оролцож байна. Эзэн Чингис хааны үлгийн нутаг Хан Хинтээ аймагт агуу их ерөөлч магтаалч Авган намжлын 99 жилийн ойтой тохиож ерөөлч магтаалчдын 9-р их наадамд Орхон аймгийнхаа ерөөлч магтаалчдыг төлөөлөн оролцож байна. Уугуул нутаг Баян үлгий, Суугуул нутаг Эрдэнэт хотоо ингээд Эрдэнэт хотынхаа ерөөлч магтаалчдыг төлөөж өөрийнхөө зээ охин ингичингийнхаа хамт ерөөлийн төрлөөр оролцож байна.
Үүнд Урайхан ардын гэрийн өрөөл мөн Чингис хааны талаар бичсэн өөрийнхөө өрөөлийг уншлаа. Мөн манай охин Монгол хувцсны өрөөл, мөн Урайхан ардын дайхны өрөөлөөр битээр амжилттай оролцоод байна. Ингээд энэ сайхан эзэн Чингис хааныхаа үлгийн нутагт ирж ардын өв соёлоо хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх энэ сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Ингээд нийт оролцогчдоо амжилт хүсье. За баярлалаа. За болцсон. За баярлалаа. Явахгүй шүү гэж энэ юугаа өгч. Чингис хааны талаар та юу хэлсэн? Авжим өрөөлтэй аглаг тэнyon нүтгэмний ажилч бэрхэ зоноолоо аш толондоо сурхаглээ. Хавтгайл хайхан тоонтон нүтгэмний хагдарааш гандангүй байгл ханилхан хайртай нөхөртөө хүүхшөртрөө шаргаж хуухти хотодоо. Өдөхөн бодхон нүтга үргэж хотдоо явхти гархан төрхөн нүтга харалсаж хотдоо явхти баавангаа нүтгтл баян болж Жингээ нүтгтл эрхэм болж явхтээ. Уралдааны дүм танилцуулбал Ерөөл магтаал 7-оос 12 нас Тэргүүн баяр Дорногов аймгийн Эрхэн баяр, Дэд баяр Өмнөв аймгийн Мөнгөнбаатар, 3 дугаар баярыг Говьсөнбөр аймгийн Буян нэмэх, тусгай баярыг Архангай аймгийн Шинэ Шүүдэр, Дорногов аймгийн Идэр Жинчнэр шалгарсан. Дашрам дуртахад үе дамжсан олон сайхан өсвөрийн авьяастууд оролцсноос Дорногов аймгаас оролцогч Жулуунбаатарын Идэр Жинчин одоо та бүхэнд танилцуулъя. Түүний өвөө Жулуунбаатар гуай Ерөөлж магтаалчдын улсын уралдаанд тасралтгүй 10 жил төрүүлсэн дүүхтэй. Идэр Жинчин энэ удаад аавтан ирж оролцсон хоёул шагналт байранд салгаран ганцэг дүүрэн булсан юм. Дорногов аймгийн сайн шин цумаас ирсэн Эрдэнэбаатарын Идэр Жинчин байна. Манай өвөө 10 удаа энэ тэмцээд завсарлтгүй төрүүлсэн. Би өвөөхөө хэлдэг явуулыг хэлэх дуртай. Аав маань өвөө маань хэлсэн явуулыг өвлөн уламжлаж хэлж байгаа. Энэ явуулд оролцсон, өвөөтэй маань оролцсон. Тэгээд би энэ өнөөдөр энэ явуулд ингээ оролцож байгаамаа. Анх удаагаар оролцож байгаа болохоор ийм медальтай олсонд баяртай байна. Агаар сайхан газар дээр уулах гэж айн аймгаа хамтаж айлдагаа бэлтгэж 100 цагийн үлэгсэн 100 томгоны зөнгөтэй цагаан онгоцыг золж зүтэлгээд эвтэхийн эмхэж хуйлаад эмийн олж боогод Ахтмаяа татаж ахин дахин өгөөлөг эсгийн нэвтэй эднэнгүй захтаа болтугай цагаан эсхий завгүй цааснаас гавгүй цаснаас илүү цагаан яснаас илүү хатуу муснаас илүү мөлгөө мөнгнөөс илүү үнэтэй дасан цагаан эсгийн дадангийн хөөсөлж зулж хийсэн 100 намайг үдгээ дун шиг тун цагаан дутан шиг атавлгээ эвдэрч дадашгүй бат эдэгдэж муудчгүй мөн холтгой Ерөөлийн төрөлд 13-аас 17 наснд Тэргүүн байрыг Баянхонгор аймгийн Хангал жаргал, Дэд байрыг Өмнөв аймгийн Гэрэлтод, 3 дугаар байрыг Өмнөв аймгийн Баян дэлгэр, тусгай байрыг Баянхонгор аймгийн Хангал арсланаар шалгарлаа. Тэргүүн байр тусгай байрын шагналыг төрсөн ах トゥ хоёр хүртсэн бөгөөд тэдний аав Баттулган Ерөөлж магтаалч хүн тэрээр нэг охин 2 хүүтэйгийн гэр бүлийн хамтаар 1000 гаруй километр зам тулан уг наадмыг зорин ирсэн онцлог байлаа. За битээр Баянхонгор аймгийн Баянцхан сумаас тэлсэн Баттулгын хангалт арслан гэдэг ах маань байна. Намайг болохоор Баттулгын хангалт жаргалан гэдэг. Битээр Баянхонгор аймгийн Баянцхан сум ерөнхий тусгалын сургуулийн Баянхонгор аймгийн Баянцхан сум ерөнхий тусгалын сургууль сурдаг. За битээр сумдаа ажил болгоод наадмаар морь соллох. За аймгийнхаа ламын гэгэнээр өргөдөж морь соллох зэрэгээр одоо морь соллох гэдэг одоо энэ зүйлийг маш ихээр сурсан. За 2020 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Түнбаяр өгч маань ирж манай Баянцхан суманд одоо морин хуурын сургалтыг сургасан. За тэрнээс одоо Ерөөл магтаалын ая жонон гэх мэтээр явж одоо Ерөөл магтаалын уран тансаг аялгуунуудыг сонссноор
одоо энэ ерөөл магтаалыг сонирхохоор болсон. Тэгээд ерөөл магтаалыг одоо мэдээж ингээд өөрсдөө ингээд номноос одоо дэвтэр ном, фэйсбુક одоо ямар нэгэн юм зүйлээс ингээд сонсоод одоо чийжлэн тэрийг ерөөлж магтдаг байгаа. Ерөөлийн төрөлд насны хүрэгчид 18-аас дээш насны төрөл. Тэргүүн байрыг Өмнөг аймгийн Мөнгө Жаргал, Дэд байрыг Дундгов аймгийн Эрдэнэбаатар, 3 дугаар байрыг Өөрхөнгө аймгийн Батбаатар, тусгай байрыг Өөрхөнгө аймгийн Эрдэнэбат, Өөрхөнгө аймгийн Өн болон хүртсэн. Магтаалын төрөлд 7-оос 12 нас. Тэргүүн байр Говьсөнбөр аймгийн Ууган Заяа, Дэд байрыг Өмнөг аймгийн Сарангоо, 3 дугаар байрыг Хинтээ аймгийн Дарханбол, тусгай байрыг Хинтээ аймгийн Бүрбат хүртсэн. Магтаалын төрөл 13-аас 17 нас. Тэргүүн байрыг Говьсөнбөр аймгийн Мөнгөн Шагай, Дэд байрыг Дорногов аймгийн Жамин Чойжил, 3 дугаар байрыг Өмнөг аймгийн Буян Дэд, тусгай байрыг Хинтээ аймгийн Баяр Жавхлан нар салгалсан бөгөөд Говьсөнбөр аймгаас үргэлжлэн ирж оролцсон нэг багшийн 2 шив насныхан ангилал тэргүүн байр эзэлсэн бахархалтай байлаа. Сайн байна уу? Намайг Ууган Зай гэдэг. Би Говьсөнбөр аймгийн Сөмбөр сумын 1-р сургуулийн 3-ын Б ангид суралцдаг. За тэгээд би одоо 2 жил магтаалын төрлөөр явж байна. Тэгээд намайг ингээ сургаж хүмүүжүүлж ирсэн багш гэвэл их тулга. Тэгээд би нэг түрүү жил цээ чирэмжимдэр хэмжид уралдаанд оролцоод тусгай байр эзэлсэн. Харин энэ жил болохоор тэргүүн байр эзэлж байна. Тэгээд сэтгэл хөдлөл маш өндөр байна. Тэгээд би дараагийн тэмцээнд илүү улам амжилт гаргана. Зээ тал дүүрэн бэлдсэн 5 гуршуу малаа магтъя. Хотгор дүүрэн эдээшсэн хоньны сүргээ сайн эхлэе. Тэг хорохтой чимгэлсэн хонгор дүүрэн бэлдсэн хонгорсон өн бэлдэлсэн хоормог тарган дэлгэрсэн хотолж ирдэг хурд цусдаг хун цагаанцтай хонин олон сүргээ. Хуралчлах үед нь хуурай бууцаад гисэн хужишүү бацаасан хашаа хорооцсон хадлан мардаа бэлдсэн халуухан дулаа хэвтэр хөрөв нэлгсэн таслага өгдсөн үн мэлээ. За сайн байна уу? За Говьсөнбөр аймгийн Сөмбөр сумын 1-р сургуулийн 10 жил сурдаг Астрваны Мөнгөн Шагай гэгч байна. За улсын тэмцээн магтаалын төрөлд 13-аас 17 насны төрөлд тэргүүн байр эзэлсэн. За би магтаалыг бол ер нь 2 дахь жилдээ сурч явж байгаа. За намайг бол сургасан. За инх толго 1-р сургуулийн 1-р сургуулийн дуу хөгжмийн багш инх толго багш маань багшилсан. За 나랑 샤르거드 넘트르바잉에 대승달래 우랭의 수들이 위승에 보승을 리기리 담기게 징히리 가면 나랑 샤르거드가 민노제 아이등에 돌խт сэтгэлдээ яруу адсаасрэхэд боттолд үйрүү хайрлан дууламар газар нутаг халахын өчшин гөрвөн Магтаалын төрөлд насны төрөгчид 18-аас дээш насны төрөл тэргүүн байрыг Хинтээ аймгийн Бямбдагов, Дэд байрыг Өмнөг аймгийн Дагвсамб, 3 дугаар байрыг Дорногов аймгийн Данзан гарамжаа, тусгай байрыг Хинтээ аймгийн Мөнхтөр, Дорногов аймгийн Эрдэнэбаатар нар хүртлээ. Шавийн нэрмжит шагнал Хинтээ аймгийн Баян сумаас оролцогч Мөнх манлайд Ерөөлж магтаалж Чулуунбаатарын нэрмжит шагналыг Хинтээ аймгийн Дүйнхэр сүрэнд тус гардуулав. Улсын уралдааныг санаачлан орон нутагт зохион байгуулагч Хинтээ аймгийн Хэрлэн сумын соёлын төвийн дарга Монгол улсын соёлын тэргүүн ажилтан ганц өдрөөс уралдааны зорилго аж холбогдлын талаар бид тодрууллаа. За ингээд Монгол улсын 001 номерын тэргүүний уран сайханч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гац содонд хөдөлмөрийн гавьяаны Улаандугийн хотод нэрт ерөөлж магтаалж ардын ам бэлэгтэн Лувсангийн Агванжамал багшийнхаа нэрмжит ерөөлж магтаачдын улсын уралдааныг Хинтээ аймгийнхаа төв Чингис хотод маш амжилттай сайн зохион байгууллаа. Тэгээд мөн одоо энэхүү улсын уралдаантай хамтдаад Монгол улсын соёлын тэргүүний ажилтан нэрт ерөөлж магтаалж хурданмар хүчит бүхийн цоллоож Хорлын даваа самбуу багшийнхаа нэрмжит морь цоллоочдын улсын уралдааныг анх удаа Хинтээ аймагт хийлээ. За Агванжамал багшийн маань нэрмжит энэхүү улсын уралдаан бол 2 дахь удаага болж байгаа. 2000 онд миний багшийг амьд сэрүүн байхад энэ уралдаан маш сайхан өргөн дэлгэр болж исэн. Тэгээ өнөөдөр бол одоо 2 дахь удаага ингэж зохион байгуулагдлаа. За уралдаанд маань одоо 14 аймгийн 59 одоо
ардын авьяастан улс төрийн эрүүл магтаалчид оролцлоо. За мөн 2 дүүргээс ирж оролцлоо. Олон сайхан хүмүүсийн хичээл зүтгэлээр, олон сайхан хүмүүсийн ивент итгэлээр энэхүү наадам маань бол одоо хүмүүсийн сэтгэл төрсөн эрүүл магтаалчдын эрүүл бэлэг нь халигсан ийм сайхан одоо тэмцээн наадам болж өндөрлөж байна. Тэгээд энэхүү тэмцээн наадамд маань маш их амжилттай оролцсон Өмнөний Шаргал говийнхан, Дорны Муудам говийнхан, Домогт Улаанбаатар хотынхан ингээд олон сайхан авьяаснууд тэр дундаа хангинтийн нутгаас маань насан туршидын төрөлд одоо тэргүүн байрыг хүртлээ. Энэхүү тэргүүн байрыг хүртсэн Бямд авд дүү маань бол одоо ардын урлагийн наадмын мөнгөн алтан гэдэг медалуудыг хүртэж байсан. За мөн одоо Монголын эрүүл магтаачдын улсын уралдаанд амжилттай оролцож байсан. За аав нь бол одоо Яндагын Бүрвэ гэж Монгол улсын өргөмжлөлт эрүүл магтаач ийм хүн байсан. Тэгээд ийм залуу бол одоо насан туршидын магтаалын төрөлд хангинтийн нутгаас төрүүлсэнд бол би маш их баяртай байна. Тэгээд энэ хангинтийн нутагтаа одоо Монголын эрүүл магтаачдын төвийн салбар зөвлөлийг байгууллаа. Хинтээ аймгийн эрүүл магтаачдын холбоо гэдэг одоо нийгэмд үйлчлдэг төрийн бус байгууллагыг одоо сайхан байгууллаа. Тэгээд одоо энэ хүү байгууллагаараа дамжуулаад өсвөрийн эрүүл магтаачдыг бэлтгэх, өсвөрийн морь бүх цоллоочдыг бэлтгэх, өсвөрийн адууны соёлыг эрхэмлдэг одоо залуусыг бэлтгэх ийм одоо зорилготойгоор энэ хүү холбоогоо байгуулсан юм аа. Тэгээд энэ хүү холбооны маань ажил бол одоо өнөөдөр энэ сайхан уралдаанаар өргөн дэлгэр сайхан эхэлж байна гэж ингэж харж байгаамаа. Мөн морь цоллоочдын улсын уралдаан тэргүүн байр Дорнот аймгийн Матад сумын гарьяа Тунбаатар нар тус шалгаран шагналын эзэд боллоо. Шилдэг морь цоллоочийг Монголын морин спорт вэстинг холбооны салбар Хинтээ аймгийн Цэцэн хааны хөлөг уяачдын холбооноос хурдан удмын дагаар шагнаж урамшууллаа. Амгадан төрийн ажлаа хурдан хөлгүүд нөмнөөс өмнө бидээ анх одоо морь цоллохыг бол 7 дугаар ангида цолж үзчихсэн. Миний анхны одоо багш болохоор Дорнот аймгийн Матад сумын сургуулийн сумын зан Зориг доктор гэж хүн байдаг. За тэр цагаас эхлэн одоо морьныхоо цолыг дуудаж манай Дорнот аймагт үл бүдгэр хийх төс үл бүдгэр их өв гэд төсөл хэрэгждэг. Энэ төслөөрөө одоо бид бүхнийг энэхүү өв соёлыг одоо бид бүхэнд суухад одоо цааш түгээхэд маш их одоо үр дүнтэй өгөөчтэй тэрнгүүр бэлтгэж одоо 5-6 уралдаан басан тэрхүү уралдаануудад одоо миний би одоо тэргүүлж морины цолороо ерөөдөө тэргүүлж явсан. За энэхүү улсын ерөөлж магтаалч морь цолоочдын уралдаанд миний би Дорнот аймгаас 4 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. За ерөөл магтаалд бол манай бусад хүмүүс орсон. Миний бид 4 болохоо морины цолонд орсон. За морины цолонд болохоор тэргүүн байр эзэллээ. За энэхүү тэмцээний гол зохион байгуулалт бол маш өндөр түвшний газраас цугласан маш олон одоо өвөрмөц одоо онцлогтой тийм хүмүүсээс одоо туршлага судалсан тийм их арвин одоо өдөр байлаа. За тухайлах юм бол одоо яг ерөөлийг миний хувьд одоо 2021 оноос эхэлж хэлсэн. За тэрхүү ерөөл дээр бол цэцлэх гэж ерөөл магтаалыг цэцлэх гэж тэр агуу зүйлийг өнөөдөр одоо маш сайн ойлгосоо цаашдаа ч гэсэн энэхүү цэцлэх талаараа өөрийгөө хөгжүүлж явна. За мөн одоо энэхүү миний шагналд одоо Хинтээ аймгийн уяачтай холбооны тэргүүн одоо хурдан удмын даагаар шагналсан энэ бүхнийг одоо зохион байгуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Морь цоллох бол зөвхөн монголчуудын өв соёл. Үндэсний морь уралдаан бол зөвхөн монголчуудын наадам, монголчуудын уралдаан. Энийний бүтэц агуулга түүх нь болохоор зэрэг үндэсний оюун санааны соён гэгэрүүлэлт хүмүүжил ёс суртахууны агуулмжийг багтааж байдгаараа чухал ач холбогдолтой гэдгийг бид одоо ингэж ойлгож байх ёстой юм аа. Морь цоллоочийг улсын орон шалгалт тэмцээн явуулж байна.
Манай соёлын тэргүүн ажилтан мөр цоллооч, бүх цоллооч, Хорлын даваа самбаа гэсэн нэрмжит энэ тэмцээнийг явуулж байгаа юм. За энэ даваа самбаа гэсэн бол энэ битус өв соёлыг тээж ирсэн, өв соёл тээгч байсан юм а гэдгээр өнөөдөр онцолж хэлэх ёстой. Энэ хүний онцолж тээсэн өв соёл өнөөдөр бас бидний бахархал болж энэ хойд үедээ өв уламж болж хуурж байна. Одоо үлдэж байна гэж хэлж болно. Эцэг өвгдөөс эдөвгөө хурж үндэсний эрхэм дархлаа болон ирсэн язгуур өв соёл зам заншилан өвлөн уламжлаж үр хождон түгэн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд Яс Вилгем зориулан буй нийт гөрөөлж магтаалж морь золлоочд та бүхний үйлсэн өөдөө байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Бидэнтэй хамт байж цэнгэр дэлгэцэн толдон суусан үзэгч та бүхэндээ баярлалаа.